Тамиг хэлэхдээ одоо манай гэртээ болон намайг юу хийдгийг танилцгаа. Энэ бол манай дүү тань манай буруу юм гэж үлд баггүй ойлгоорой. Агуу табон. Ихтэй намайг ямарч дагаад өгөөрэй. Гүйтэй шүү. За энэ яг энэ ус хийгээд тийм. Энэ бол шал угаагаад одоо энэ шал заяа. Тэгээ дараагийнх нь нэг хөөсөн савн. Тэгээд одоо энийг хийчихэд барааны саваа авчигдаг байхгүй юу? Чи би жоохон самуурсан. Тэгээд жоохон бодоод ойлгоорой. Барааны савн баггүй юу? Барааны савн тэгээд угаагаад энэ л алчруулгын гээд марчсан. Үрд энэ нас хийсэн. Манай дүүгэнд авахгүй тэр үед юм би жоохон уурлаад зэгэнцэн шүү. За энэ үед манай дүү өгөнд авахгүй байсан дээр бас саяны амар адилхан бүр ерөөсөн яг шал ирцсэн байгаа тийм хариж гүөх гэдэг яасан болохоор би хамиг уураад үүдээ гацсан баггүй тэг нарсан гэдэг өгөнд авахгүй үргээд босч харих гэдэг. Тэгэл томатос суулгаад ингэсэн шүү. Миний гар нь хань гар уу. Тэгээд байгаа. Дай энэ үед манд дүүгээ би зэгэнцэн яагаад гэвэл өгөнд авахгүй шал угаацсан махад босч хараагаад байсан. Тэгэл томатос суулгацсан. Тэгээд энэ бол яг болох баха. Тэгээд одоо энэ үед бол ор хураах гэж байгаа. Ор хураах гэж байгаа шүү дээ. Угаад байгаа. Хурааж байгаа. Тэгээд энэ чинь хүнжил ингээ цэвэрлж байгаа шүү. Тэгээд цэвэрлж байгаа гинэ ороо янзлж байгаа шүү. За юу мөчсөн ороо янзлж байгаа. Манай дүүгэнд авахгүй байж байгаа нь уур хүрхэтнэ. Зүгээр байцгүй энэ манай өвөөгийн хүнжил ахгүй энэ дэр ахгүй энэ одоо тийм шкафнаас дахиад нэг 2 3 хүнжил гаргах хэрэгтэй. Тэгэл